Цай гэж энэ нэгэн ханзны дотор эртний хүмүүсийн хоолоо олж иддэг байсан бүгд бүтэн амьдрал нуугдаж байгаа. Цай. Хятадаар ногоо бас хоол гэсэн утгатай. Гэхдээ яагаад ногоо гэсэн үг явандаа хоол гэсэн утгатай болсон юм бол? За тэгвэл ханзаа задлаж үзцгээе. Цай гэдэг нь хоёр хэсгээс бүтнэ. Дээд талд байгаа энэ бол өвс гэсэн түлхүүр ханз. Харин доор байгаа энэ бол түүх, хураах, сонгож авах гэсэн утгатай. Гэхдээ цай өөрөө бас дотроо хоёр хэсэг болж салж байгаа. Дээдлийн нь бол жуа буюу гар гэсэн үг. Гар нь доошоо яг энэ зураг дээр харагдаж байгаа шиг зуурах, маажих, зулгаах энэ гэсэн утгыг илэрхийлнэ. А доотлын хэсэг бол мод гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл модноос юм гараараа түүж авч байгаа дүрс юм. Тэгэхээр цай гэдэг нь шууд утгаараа ургамал түүж авч байгаа гэсэн санааг агуулад байгаа. Эрт үед хүмүүс өнөөдөр шиг дэлгүүр, супермаркет бол байгаагүй. Идэх зүйлээ байглаас олдог байсан учраас идэж болох ургамал зэрлэг ногоогоо өөрсдөө түүж цуглуулдаг байж л дээ. Тиймээс ургамлаас түүж авсан хүнсийг цай гэж нэрлэх болсон байна. Сонирхолтой нь эртний хятадд мах гэдэг бол хүн бүрийн өдөр тутмын хоол биш байсан. Махыг өвчлөн язгууртан чинээлэх хүмүүс хэрэглэдэг байсан. Өмнөх хичээл дээр гахаатай айл ямар айл гэлээ санаж гинөө. Энгийн ардын ширээн дээр хамгийн түгээмэл зүйл нь бол төрөл бүрийн ногоо ургамлал байсан. Тийм болохоор цай гэдэг үг нь зөвхөн ногоог биш, ер нь хоол хүнс гэсэн ойлголтыг ч аажмаар илэрхийлдэг болсон байна. Тэр улмөр өнөөдөр ч үлдсэн. Хятадууд хоол захиалахдаа диэн цай буюу хоолоо сонгох гэж хэлдэг. Анзаараарай. Тэд диэн фэн гэж биш, диэн цай гэж хэлдэг. Нэгэн ханзны цаана эртний хүмүүсийн хооллолт, амьдралын хэв маяг, нийгмийн ялгаа хүртэл нуугдаж байдаг. Тийм болохоор цай гэдэг бол зүгээр л нэг ногоо гэсэн үг биш. 3300 жил өнгөрсөн, хан зөвшлөгдсөн, харин цай яг өнөөдөр ч хэрэглэгдсээр байна.